Монголын уламжлалт сар шинийн баярын босгон дээр төрийн ордонд шагналын хураг боллоо. Ерөнхийлөгч улсын хурлын дарга, дэд дарга, улсын хурлын гишүүд, намын бүлгүүд гээд төрийн ордны өрөө хурлын танхим бүрд шагнал гардуулах ёслолын арга хэмжээнүүд боллоо. Төрийн тусгай хамгаалтынхны өгсөн мэдээлэлээр зөвхөн гол хаалгаар гэхэд 400 орчим хүн шагнал авахаар нэвтэрсэн мэдээлэл нь. За баруун зүүн хаалгуудаар шагнал авахаар нэвтэрсэн хүмүүсийг тооцвол 1000 гаруй хүн өнөөдөр төрдөө хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлж төрийн ордонд ингэрээ илааж байна. Данзан дарчаагийн сэрэтэр Монгол улсын ардын багш улс төрчид өнгөрсөн 7 хоногт хөдөө оронтод ажиллаж улсын сайн малчны шагналуудыг гардуулсан. Мэдээж үүнийг дагалдаад гавья Далтан гац хөлбөрийн гавьяаны улаан түүхийн одон хөдөлмөрийн хүндэт медаль салбарын жуух бичгүүд болон аймаг сумын алдарчнуудын шагналж бөөхэлсэн. Тэгвэл өнөөдрөөс эхлэн төрийн ордонд шагналын хур буугаад байна. За Монгол улсын ерөнхийлөгчийн хувьд өчигдөр Хинтээ аймагт ажиллаж улсын сайн малчин болон төрийн дэд одон медалуудыг гардуулсан бол өнөөдөр төрийн ордонд эрхэлсэн ажилдаа гавья байгуулсан эрхмүүдэд төрийн дэд одон медалуудыг гардууллаа. За сар шинийн босгон дээр төрдөө хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлж байгаа эрхмүүдээс танилцуулбал Монгол улсын ардын багш Сэрээдэрт Монгол улсын хөдөлмөрийн баатар, за Монгол улсын гавья жүжигчин Гэрэл Чимэгт ардын жүжигчин цол тэмдгийг шагнасан бол эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан 30 гаруй хүмүүс Монгол улсын төрийн тэргүүнээс шагналаа гардан авч хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлсэн юм а. Та нар мэдэндээ ер нь гавьяас жүжигчин Сэлэгмаа үлзий хөө өөжгөө инх туул тэгээд одоо тэр миний одоо хайртай шавьмаа зарим маань одоо тэнгэрт байна. Тэр та нар юугаараа мэдэн сүүдэр сармын сүсэг зохиосон мөнх бат гэдэг төгсмийн зохиолч тэрийг бол би бол 4-р ангиас нь авч яажсэн. Тэгээд хараагүй хүүхдүүдэд багшилж яла төрийн тэргүүнээсээ энэ хүндтэй шагналыг авсандаа маш их баяртай байна. Тэгээд Монголын ард түмэн болон Булган аймгийн Тэшиг сумын нутгийн зан олондоо Булган аймгийнхаа анхдагчид аймгийнхаа удирдлагуудад бүгдэнд нь бас сар шинийн баярын мэндийг хүргэе. Та бүхэн сайхан шинэлээрэй гэж хэлье. Хайртай сайхан ээжтэй хамгийн түрүүнд баяраа хүргэмээр байна. Хайртай сайхан гэр бүл үр хүүхдүүдтэйгээ хамтдаа сайхан хуваалцмаар байна. Хамтлагийнхаа гуравтаа бас дахин баяр хүргэмээр байна. Анир студ, Анир поп оркестрийнхаа уран бүтээлч хамт олондоо ойн баярын мэндийг хүргэе. Энэ дундаас хайртай ээжтэй бас хайртай шүү гэж хэлье. 14-15 дахь жилдээ ажиллаж байна. Тэгээд импортыг оруулсан бүтээгдэхүүнээр дотоодын зах зээлдээ ингэж тууштай ажиллаж байгаа хөдөлмөр зүтгэлийг манай компанийн хамт олныг өндрөөр үнэлж Монгол улсын тэргүүний зарилгаар хөдөлмөрийн гавьяаны улаан түгийн одонгоор шагнаглаа. Үнэхээр их тийм урам зориг сэтэл өгсөн тууштай ажиллах тийм урмыг өгсөн үнэхээр сайхан шагнал байна. Маш их баярлалаа. Намайг дэмжиж, миний ард талуулж, намайг хайрлаж, намайг өсгөж хүмүүжүүлж өдөө хүртэл хамт байсан миний хамгийн дотны хайртай гэр бүл аав ээж та бүхэндээ баярлалаа гэж хэлье. Хүн хичээнэ энэс илүү бүтээн, энэс илүү хийн. Эх орныхоо төлөө чадах бүхнээ хийн. Надад дуртай дургу бүх хүмүүст баярлалаа. Хайртай шүү л гэж хэлье да. Бат мөнхийн бат цэцэг гадаад харилцааны сайд. За ерөнхийлөгчийн зүгээс өргөжлүүд нь дипломат албад болон элчин сайдуудад шагнал гардууллаа. За гадаад харилцааны сайд Бат цэцэг болон Ахмад дипломатч Батгиш шиг Баярхүү Мундаг Баатар нарт онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд цол олгосон бол бусад нэр бүхий дипломатчдад онц бөгөөд бүрэн эрхт элчин цолуудыг гардуулсан юм а. За гэхдээ сар шинийн баярын шагналын буухаа үүгээр дууссангүй. За өглөөний 9 цагаас эхлэн төрийн ордны хурлын танхимуудад шагнал гардуулах ёслоод өрнөлөө. За улсын хурлын гишүүн Туваан Батбаяр Эрдэнэ улс нарын зүгээс 60 гаруй хүнд төрийн дэд одон медаль гардуулсан бол Сүхбаатар танхимд улсын хурлын гишүүн Батнайрамдал мөн адил танхим дүүрэн хүнд шагнал гардууллаа. Зөвлөлтүүдэд улсын хурлын дэд дарга Бат Эрдэнэ нэр бүхий уяачтад шагнал гардуулж цол зэрэг олгосон бол үдээс хойш улсын хурлын гишүүн Баатар хүү мөн үндсэн хууль дахимд шагнал гардуулсан юм а. За түүний араас улсын хурлын гишүүн Наран Туянаар мөн иргэдэд шагнал гардуулах хуваартай байсан бол өргөжлүүдэд 14 цагаас Монгол улсын шадар сайд ган хувийг 14:30-аас улсын хурлын дарга учрал зэргээр оройн 16 цаг хүртэл төрийн дэд одон медаль гардуулах арга хэмжээнүүд хөвөрсөн юм а. За харин төрийн ордны гадна тэтгэвэр нэмхийг шаардсан ахмадуудын жагсаал цэцэг барьсан арга гэрийнхэнтэй сүлэлдэн байлаа. За Монгол төрийн шагналын буухаа маргааш үргэлжилнэ.